Сайн бацхан уу, та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Улсын 1-р төв эмнэлгийн ерөнхий захирлын 2014 оны 9-р сарын 4-ний өдрийн А191 тоот тушаалаар хөтөлбөр батлах тухай гээд одоо эмнэлгийн нийт ажилтнуудыг хөгжүүлэх энэ хөтөлбөрийг бол баталсан байгаа. За энэ нь бол дотроо 3 хэсэгтэйгээр хөтөлбөрийг бол баталсан. За 1-р нь бол шинэ ажилтныг сургах хөтөлбөр, 2-т нь дадлагжиж буй ажилтныг сургах хөтөлбөр, 3-т нь дадлагчсан ажилтнуудад зориулсан сургалтын хөтөлбөр гэсэн ийм 3 үндсэн чиглэлтэйгээр бол батлагдсан байгаа. За энэ ажлын хүрээнд бид нар шинэ ажилтнуудаа зориулаад дараах чиглэлүүдээр бол видео хичээлүүдийг бол бэлтгэн танилцуулж эхлээд байгаа. За энд бол 1-р нь удирдлагын танилцуулга, 2-т нь байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, 3-т нь эмнэлгийн ерөнхий танилцуулга, за 4-т нь хууль эрх зүй мэдлэг, за эмнэлэгт мөрдөгдөж байгаа стандарт дүрм журмууд, за 5-т нь эмнэлгийн дотоод шүлжээ ашиглалт, зааварчилгаа, за 6-т нь халдвар хамгаалал, 7-т нь эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ гэсэн ийм чиглэлүүдээр бол сургалтын хөтөлбөрүүдийг бол видео болгон та бүхэнд танилцуулж байна. Та бүхэн юунд анхаарлаа хандуулан сонсноо.